Мань BMW-г унж байгаа шүү хിവэрэ. Энэ бол AI Bugatti. AI ийм амар төвшөнд иржээ гэж. Үнэн бодол нь үнэхээр ялгагдгаа болж. Тэгээ энэ ч одоо бүр 5 сая доллар юм шиг 20 тэрбум юм шиг. Монголын зам дээр явна гэдэг бол нэг тако 2-өө мөрөгчүүл яан тий. Бараг 100 тэрбумын хөрөнгөтэй хүнч бараг 20 тэрбумаар маш авахгүй тий. Мань мэд шиг зүгээр тий контент бүтээдэг, мэддэг чаддгаа хүмүүстэй хуваалцдаг. Иймэрхүү хүмүүст бол боломжгүй. Гэтэ нэг юм юу гэж мөрөдөхөд мөнгө төлөх штэ. HR ямар ч үс нэг юм машин унж байгаа юм шиг гоё мэдрэмж авч үзлээ. Тэгээ би энэ видеогоор дамжуулж та хэдэд нэг онцолж хэлмээр байгаа. Тэрний юу ихээр бид нар одоо ер нь хэрсүү байхгүй бол AI-ийн чадал бүр үнэхээр амар болж байгаа шүү. 2 жилийн өмнө Will Smith гэдэг нэг жүжигчин спагетти идж байгаа видео ямар байлаа те. Тэгэхэд одоо үнэн бодол нь ялагдахгүй төвшөнд ирсэн байна. Дахиад жилийн дараа ямар болох вэ? Тэгээ бид нар дараа жил сонгуультай. Тэрний дараа жил сонгуультай. Тэгэхээр ялангуяа яг AI ийм болцсон байгааг мэдэхгүй байгаа хүмүүс тэрэнд итгэж болно, автаж болно, тарих угаалтанд өртөж болно, хар PR-ууд ингэж явах аюултай. Тийм учраас би арт түмнээ үнэхээр хэрсүү байгаарай гэдэг үүднээс иймэрхүү видеонуудыг тогтмол цуврал болгож оруулаад байгаа. Мэдээж хүмүүст гоё инспирэшн өгөхтэй, гоё хооронд нь ярианы сэдв болох энэ видеонууд бол байж болно. Гэхдээ хэрвээ энэ технологи буруу үний гарт орох юм бол маш буруу тал руу арт түмнийг эргүүлэх боломжтой учраас та хэдтэй бас сэрэмжлүүлж хэлмээр байна. Тэгээд AI-ийн талаар ер нь бид нэр суралцаж яг ямар төвшөнд очисыг мэддэг байхгүй бол бид нар зүгээр л тархитуулсаар байгаа л таарах юм билээ шүү. Тэгэхээр миний хэлэх зүйл бол хэрсүү яцгаая. Тэгээ логиктой бодоод үзье. Үнэхээр ийм машин унаад явах хүн Монголд хэд байгаа вэ те?